Улсын хурлын хүний эрхийн дэд тороо энэ 2020 оны их хурлаар шинээр байгуулагдаад ажиллаж байгаа. За бид нар энэ одоо 2 удаагийн тохиолдолд одоо хүний эрхийн нээлттэй сонсгол хийсэн байгаа. За эхнийх нь одоо цар тахлын үед их одоо гадаадас ирж байгаа иргэдийн эрхийг хамгаалах асуудлаар хийсэн. За хоёр дахь нь энэ батлан хамгаалах салбар дэх одоо цэргийн албаагч нар амин эрсэлсэн асуудлаар бид нар батлан хамгаалах яамны сайд болон одоо зэвсэг төвчний одоо ерхий штабын одоо дарга нартаа зөв хүний эрхийн сонсгол хийсэн. За энэ удаагийн одоо 3 дахь удаагийн хүний эрхийн одоо нээлттэй сонсгол болох гэж байна. За тэгэхээр энэ цар тахлын нөхцөлд одоо 50 замаар жагсаж цуглаан их эрхээ хэлж байгаа иргэдийн эрхийг зөрчсөн. За мөн одоо цар тахлын нөхцөлд одоо сэтгүүлчдийн мэдээлэл авах хэрэгтэй холбоотойгоос асуудал гарсан. Энэ асуудлаар бол хүний эрхийн дэд тороо нээлттэй сонсгол хийхээр одоо зарлагдсан. За тэгэхээр энэ одоо нээлттэй сонсгол хийх асуудал маань бас улсын хурлын тухай хууль болон одоо бусад хуулиар тодорхой хугацаанд одоо зарлаж тэнд оролцох одоо хүмүүс албан тушаалтнууд за мөн одоо нээлттэй сонсголд оролцох одоо энгийн иргэдийн төлөөлөл ажиглагчдын төлөөллийг бэлддэг учраас нэгэнт ингээд товон зарлагдсан тохиолдол яг энэ товароо л одоо 30-нд бол хийгээд явах. Тэгэхээр сэтгүүлчид та бүхэн маань бас энэ үйл явдлыг маш сайн сурвалжилж цар тахлын нөхцөл бид нар хүний эрхийг зөрчихгүйгээр энэ одоо дэглэмийг одоо хэрхэн хэрэгжүүлэх үү? Бусад улс орнууд одоо ямар шүү байна? За хэрвээ шаардлагатай бол бид нар одоо 50 замаар жагсаал цуглаан хэрхийн тодорхой энэ хуулийн тодорхой заалтуудыг одоо өөрчлөх энэ үндэслүүдийг бас тухайн үед гаргаж тавина. За мөн одоо хүний эрхийн үндэсний комиссийн гишүүд маань энэ цар тахлын энэ хоёрлын нөхцөлд одоо тодорхой зөрчигдсөн одоо кейсүүд за тэн дээр хүний эрхийн комисс ямар дүгнэлт гаргасан гэдгийг бас энэ үед бол олон нийт нээлттэй мэдээлэх учраас бас иргэд маань энэ дээр идэвхтэй хандаж нийт одоо шууд дамжуулах учраас оролцоорой гэж хүсэх байна.